Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 1-р хэсэг. Өөртөө наасан шошго. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигч та. Батын нацагд орж миний биеийн хүү 10 дахь номоо гэж бичиж байснаа тэр түр зогслоо. Би ямар тэнэг юм бэ? Номоо бичиж эхлэхгүй өмнөх үгийг нь бичиж суух гэжтэй. Уг нь дуусчихад бичдэг биш үлээ. Нацагд орж толгоогоо 3 тас эсрэв. Тэр саяны өмнөх үг бичсэн цаасаа базаад бичгийн ширээний хөлний баруун талд байрлах хогийн сав руу чулуудлаа. Хогийн сав бадсан цаасаар дүүрчээ. Дахин шин цаас ширээний зүүн бууланд байх хайрцагнаас гаргаж ирэв. Тэгээд үзгээ атгаад цаас руу ойртуулсан ч юм бичсэнгүй. Удсан ч хүү үзгээ цаасан дээр зөөлхөн тавиад хойш сандал налан ханширтаж эхэллээ. Бурхан надад бах чадахгүй авьяас хайрлсан бол гэж аяархан хэлснээ санаа алдав. Уг нь түүний хорвоогийн тоосыг хөдлөсөн 33 жилийн хугацаанд нь хинч хизээч түүнд ингэж хэлж байгаагүй лээ. Гэвч тэр өөртөө үзэг цаас нийлүүлэх болгонтой хэлдэг нь энэ юм. Буцаад шийдэмгийгч нь үзгээ хатгалаа. Аль хэдийн хийж татснараа тэр сандал дээр нуруу тэгш сууж байв. Мөн уруулаа жимэлгэж хөмсгөө атралтуулсан харагдах аж. 10 хуудас шүү гэх аавынх нь хоолой түүний чихэн сонсогдлоо. Гэвч тэр цочсонгүй. Учир нь зохиолын санаа олдохгүй дэмий суух үед ингэж сонсогддог нь хэвийн зүйл болжээ. Чадахгүй маань болий. Би ч нэрээ арчаагүй юм тийм да. Амьдралгаатын хасыг зохиол өвчгөд зарцуулж хаад одоо байгаа байдлаа хардаа. Дин түм юм. Хэдэн муу хинч тоож уншдаггүй өгүүлгийн төвөр хэвлүүлснээс цааш хитрээгүй. Угаасаа хизээч хитрэхгүй үз. Агуу зохиолчид бүгд сайхан урт зохиол бичдэг. Гэтэл би хитгэн өгүүлэг. Тэр юм бичээгүй цагаан цаасаа базаад хогийн сав руу шидлээ. Сандалнаас ухсхийн босоод өрөө гэрэлтүүлж байсан ширээний гэрлийг унтрав. Өрөө харанхуй боллоо. Ширээнээс хідэн алхмын зайд байрлах орон дээрээ ирж хөвдөв. Түүний толгойд шин зохиолын санаа биш салсан эхнэр хүүхэд нь л бодогдож байлаа. Чүм үү тэнийг амтан өмнөх номоо гарахдаа яг ингэж зардлаач нөхөж чадлагүй шатаа үсттэй. Тэгсэн одоо дахиад шатгаж байгаа мó? Яа чи нэрээ. Аав чин чамайг хар багаас чин зохиол бичүүлсэн гэсэн байхаа. Өдөр заавал 10 хуудас бичүүлдэг байсан ямар ч хэрэггүй зүйл байж л дээ. Ном гаргах гэж зээл авсан. Одоо дахиад бөөн өр. Чамтай хамт байхдаа би 1 секунд ч өр зээлгүй амьдарч үдсэнгүй. Гэж ихнэрийгээ уурлаж шүлсээ үсчүүлэн орилоход нацагдорж юу ч хэлсэнгүй. Сандал дээр шалширтэн суун. 8 настай хүн хаалганы цанаас сэмхэн харж бас сонсож байгааг тэр мэдэж байлаа. Суран бүсээр оролгол би сайн зохиол бич байхаа. Аав тэгдэг байсан. Тэгээд л нэг зовлонгоо тоочоод ундгийг чи ганцаараа зовсон юм уу? Хүн болгон л зовдогдог. Тэглэж аав чинь чиний төлөө л тэгдэг байсан байх шүү. Би зовлон тоочоогүй. Зүгээр л үннээ хэлж байна. Үннээ хэлж байна шиг. Нацгаа би чамтай цаашид хамт байж чадахгүй. Хоёулаа салъя. Баяра хувцас өмс явцгаая. Тэр дэрэгдэн зогсоох эхнэрийнхээ нүд рүү ихцэлж харлаа. Та хоёр явах хэрэггүй. Би өөрөө явъя. Эхнэр нь түүн рүү нүднийхээ булангаар нэг хараад өрөөнөөс гарч одов. Шөнийн 2 цаг өнгөрч байлаа. Нацагд орж ийм бодлын шигүү ойд төөрч байсанд нойрон хүрсэнгүй. Гэгүнэт тэр чанга хичин санаалтлаа. Тэгэд
арх хуух юмсан гэж өөртөө хэлснээ уруулаад олов. Тохиоллоор гихүү эсвэл хувь тавилангаар гихүү бүү мэд түүнд архитай холбоотой нэгэн сайхан дурсамж бий. Тэр өөрийнхөө хамгийн их борлуулагдсан ном болох Шидэт хаалгаа бичиж байхдаа архийг ус шиг л уудаг байсан билээ. Хэдэн хундаг уугаад тархин дүүрэнгтэд ирэх үед зохиолын үйл явдлууд толгойд нь бороо мэтэл асгардаг байж. Эсвэл тэр тэгж найддаг. Тэр номны хамгийн урт гол өгүүлэлэг болох Шидэт хаалгад хэдэн хүүхдүүд цаг хугацаагаар аялах хаалгыг олоод түүгээрээ хүссэн цаг үедээ очдог тухай гардаг юм. Нацагт орж ялангуяа энэ өгүүлэлгээ төрдөх зүйлгүй маш хурдан биччихсэн. Дээрэс нь энэ өгүүлэлттэй хамгаас дуртай. Уншигчдч гэсэн амсайтай байдаг юм. Гэвч тэр ийм зохиол бичсэн шалтгаан нь архи байсан гэж одоо хүртэл энэ дүрсээр л байгаа аж. Үнэн хэрэгтээ хаалганы тухай санаа аавынх нь зохиол бичих үйл явцыг зүрэлдэг байснаас урган гарсан гэдгийг тэр санахгүй байв. Аав нь зохиолчид хаалганы цаанд байгаа үйл явдлыг бусдад дамжуулдаг хүмүүс юм. Учир нь тэр хаалганы цаана юу байгааг зохиолчоос өөр хинж харж чаддаггүй. Өөрийн харж чадах зүйлсээ харахгүй нэгэнтэй хуваалцдаг гэсэн үг л дээ. Харин хаалганы завсраар хардггүй эсвэл дэлгэж байгаад хардггүй гэдэг тухайн хүний авьяасын илэрл байх та гэж байсан. Аавынхаа тухай бүх дурсамжийг тэр хитэн давхар цоожоор цоожлоод өөрөөсөө нуучсан тул энэ хэлснийг санахгүй байх нь аргачгүй үзье. За. Амралтын өдөр шалдын өнгөрлөө. Ууг нь шин зохиолоо эхлүүлж гисэн бол. Одоо яалтай байлаа да. Маргас сайхан амарч аваад ажилдаа явъя. Зохиол бичиж чадахчгүй юм байна. Болж үзье. Дахиж хизээ зохиол бичихгүй. Миний зохиолч гэж хүгсэн баас. Айгуул дахиад хинч уншихгүй. Дахиад л шатна үз. Ийн өөртөө хэлээд тэр хүнжлөө толгой дээгүүрээ бүтээлээ. Өглөө болжээ. Нацагд орж эрдэсэрсэн ч орон дотроо хөрвөсөөр үд хүргсэн байлаа. Элдвийг бодсоор л. Гэвч түүний бодол хитрхи эмх замбраагүй яг утас шиг орооцолдсон байх аж. Тэр үүнд өөрөө ч гэсэн гайхажээ. Зовлонтой, жаргалтай аль ч цаг үед ингэж бол байгаагүй. Тэр өөрийнхөө сэтгэх чадварыг зэвсхий гэж хүртэл үздэг үлээ. Харамсалтай сүүлийн хэдэн өдөр ялангуяа өнөөдөр тэр зэвсэг нь мохоо болж гүйтсэн мэт түнд санагдаж байв. Хамгийн гол нь тэр орооцолдсон утаснууд бүгд хар эсвэл саарл өнгөтэй байх бөгөөд нэг ч цагаан утас байсангүй. Тэр орносоо өндөлөө. Зуны нард жижиг цонхоор тусаж байв. Түүний өрөө үнэхээр жижиг ажээ. Ширээ, сандал, тэгээд ор. Өөр тавилга харагдсангүй. Энэ жижигхэн нийтийн байран тэр их нэртэйгээ муудалсныхаа дараа нүүж ирсэн юм. Азар түүний зохиол бичгэд тусалж буй мэд чимээ шуугаан огт үгүй байр байв. Хэдхэн айл амьдардаг болохоор тэр биз. Нацагд орж бичгийн ширээн дээрх цааснуудыг цааш түлхэж байгаад аяхтай ус, ууттай талах нутелла гихт шоколадны крем оронд нь тавилаа. Ийхүү тэр өглөөнийхөө цайгаа ууж эхэллээ. Ууг нь тэр энэ шоколадны кремд их дуртай. Гэхдээ энд нүүж ирснээс хойш амтыг нь мэдрэхэ болсон мэт байдаг болжээ. Заримдаа бүр дургу хоолоо идэж буй мэт аяглана гэж. Гал нь бүхэж цогл асаж буй нүдэрээ нэг газар удаан ширтгэн энд нүүж ирснээс хойших зуршил юм. Тэр цайлж дуусаад талах крем аяг зэргийг ширээний доод талын шургуулганд хийлээ. Тэгээд босод зогсоход нь түүний толгойд өнөөдрийн анхны эмгцэгцтэй хэрэгтэй бодол орж ирэв. Тэр нь өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Сайхан гадуур салхилаад ирье гэх бодол байлаа. Тэр шууд гадуур хувцас өмсөж аваад гадагш гарч одов. Нацагд орж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн доторх усан оргилуурын хажуугийн сандал дээр ирж суужээ. Ус оргиж гарахч түүнд таатай санагддаг байхаа байсан байв. Толгойд нь эмх замбраагүй бодлууд хөвөрсөөрл. Нар барууна хэлбийж тэнгэрийн хаяа улаан өнгөөр туяарах хүртэл тэр суулаа. Гинэт түүний нүдэнд дөнгөж 18 нас хүрсэн болов уу гэмээр бүсгүй 60 шүргэж байгаа гэмээр хөгшингэртээ сугталцсан алхаж байх хүртлөө.
Аав охин хоёр явж ш. Энэ хоёр хосууд байна. Хардаа сая харсан уу? Үнсэлцчихлээ. Гэж тэр бодов. Яг энэ мөчөд түүний тархин дотор хоёр үг шууны сүдэр шиг дайраад өнгөрөхийг анзаарлаа. Зохиолын санаа гих хоёр үг байв. Зохиолын санаа тэгээд би юу хийчих болж байна? Энэ тийм ч сонирхолтой өмнө нь хинэж бичиж байгаагүй өөр мэд санаа биш шүү дээ. Байдаг л нэг санаа гэж өөртөө шивнэлээ. Ингэх зураа нацагдорж өнөөх хоёр луу нүдээ огт салгалгүй ширтэж байв. Түүний энэ байдлыг ажисан хөгшингэр яг урд нь нэрч зогсоод "Чи юундаа эвэртэй тулаа харсан медаль мараад байгаа юм. Энд чинь гайхаад байх зүйл ердөөсөө биш" гэж их л уцаарлангуй зандарлаа. Нацагдорж огцом дээшүндив. "Эвэртэй тулаа. Тийштэй. Эвэртэй тулаа. Баярлаа хаа" гэж тэрүүгээр нэг хашгирснаа гэрлүүгээггүйлээ. Гэртээ ирээд тэр шууд ширээнд суун үзэг цаас гаргаж ирэв. Тэгээд хурдан гихч нь бичиж эхэллээ. Түүний нүдэнд эвэртэй төрсөн хөөрхөлтэй бүжингийн амьдрал дэлгээстэй хаалганы цаанаас дурайж байлаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Эвэртэй туулаа. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. Хоёрдугаар хэсэг. Эвэртэй бүжин. Энэ хэсэг нь нацагдорчийн бичиж буй зохиол буюу зохиол доторх зохиол тул та бүхнийг андуурахгүй байхыг хүсье. Зун цаг айлчлан ирж байгаль дэлхийс сэржээ. Нар гололсон харагдана. Ой дунд амьтдын амьдрал эд бужигнэж байлаа. Шуудын хөрөлдөөн, магчин амьтдын шивнэлдэн, голын ус урсах чимээ цөм тим гэдгийг батлах мэд. Энэ хөвчийн оршин суугчид бүгд хэлгүй байгалийн дуугүй зарилгаар орчлонд амьд явхад хэрэгтэй бүхнийг илүүчгүй, дутуучгүй авч төрсөн юм. Өөрийгөө нарийнхан голын урсгалд толтон суугаа энэ бүжингээс бусдана. Сайх бүжин эвэртэй төржээ. Түүнд эвэр шиг хэрэггүй зүйл байхгүй. Мөн тэр хизээч эвэртэй болохыг хүсээгүй. Гэхдээ л тэр эвэртэй. Бяцхан бүжингийн толгойд надаас бусад тулаанууд эвэргүй байдаг. Би л ганцаараа. Яагаад зөвхөн би гэж би юу буруу хийсэн юм бэ? Гэх бодол хором тутамд бодогдож зүү шиг сэтгэл зүрхийг нь хатгадаг билээ. Нэгэнт эвэртэй төрчихсөн юм чинь эвэртэй амьт чиг л амьдраг гэж ээжийнхээ хэлж байсныг тэр бүр түрхэн санд гэжээ. Гэвч хизээж болохгүй. Туулаа хизээч эвэртэй байж болохгүй. Эврийг нь нуух ёстой гэж эцэг нь тэр саналыг эрс эсрэгүүцснээр энэ асуудал дахиж хөндөгдөв. Бүжин гол руу ширтгэ болж толгоогоо дээш хөндөлгөв. Нүднээс нь унтарч буй цогл сүмэлзэн үзэгдэнэ. Тэр энэ ан хамгийн том модны доорх бутанд эцэгхийн хамт амьдардаг гэжээ. Энэ бүжин тэр гэр бүлийн цорганц цулцаг, цорганц өрөөдмөн юм. Тиймээс л эцэг нь өөртөөгөө наашахан хажуудаа байлгаж хөдөлгөөн бүрт нь анхаарч хитрхийх ач холбогдол өгдөг нь тэрнтэй холбоотой байх гэж бүжин хаяа нэг боддог. Тэр чихээ сортоос хилхэн эргэн тойрноо хитэн хором жагнаад үүрлэг өгдөгдлээ. Голоос том мод хүртэл тиймч хоол биш байлаа. Тэр өдөрт хитэн ч удаа ишээрж аавыгаа мэдхээс өмнө гэртээ буцах харж болохоор түүний толгоон дээр ургасан хоёр жижигхэн ивэр хурдлагт нь ямар ч саад болохгүй байгааг тэр мэдэрч байна. Тийм ээ, ямар ч саад болдоггүй. Юм итгэхэд, унтахад, бодоход бүр өөр юунд ч саад болдоггүй. Гэхдээ л би эвэртэй байж болохгүй гэж тэр дэгдэж буйгаагаас ч хурдан бодсоор амьдардаг бутныхаа гадна нэрлээ. Нар хідэн хормын өмнөхөөс үл яллаг баруун тийш хэлбийжээ. Зүгээр л жирийн бутнууд мэд харагдавч нэгэнд нь нүх байлаа. Бүжин тийшээ шурган горов. Энэ нүхийг аав өгсөн. Мөн араатнуудыг төрөлдүүлэхээр
эндээс салбаар холочж холлож байгаа биз? Ээж бит хоёрыг хамгаалах гэж тэр шүү дээ. Гэж тэр бодоод өвстэрлэн зүүрэн өглөж оргилоо. Нүхнийх нь амсраар ямар нэгэн зүйл шургах сонсогдоход тэр сэрв. Үнэрийг нь үнэрт бол аав ээж хоёр нь байсанд санаа намарлаа. Гадаа харанхуу болчихжээ. Зун болоод махчингууд их болсон байх шүү. Чи үрнээс гараагүй үз? Энэ үед үнэхээр аюултай байдаг юм хүмүн. Бид хоёр бүр ойн зах хүртэл очиж байжэл идэх хөвс олж авлаа. Гэж эцэг намандаа ч ихсэн дүүрэн өвсийг түүний өмнө тавиад хэллээ. Дахиад л надад өвс авчирч өглөө. Босод бүжингүүд бүгд өөрсдөө өвс итгэр гардаг. Гэтэл зөвхөн би л нялхамтэн шиг аавар авчруулдаг. Гэх бодол түүнийг баг зэрэг хичээв. Гэхдээ өдөр үүрнээсээ гарахдаа итгэр огт оролдоогүйгээсээ бүр их хичлээ. Чи бид хоёрын явсан хойгоор эндээс гарахгүй байгааз? Гэж аав нь асуугаад түн рүү ширтв. Үгүй аава. Би гарахгүй байгаа. Сайн байна. Гарч огт болохгүй шүү. Гэж хэлснээр түүний өврлөг хараад харцаа буурав. Тэр дахиж юм хэлсэнгүй унтахаар толгоогоо доошлуулжээ. Харин ээж нь түүнийг хайрын харцаар нэг сайн илбэж аваад эцэгтэй зэрэгцэв. Бүжинч мөн харанхуй эрэг дээрээс гэрэлт зүүдний ертөнц рүү аялахаар сүүлчийн хөлөг онгоцонд суулаа. Маргааш өдөр нь аав ээж хоёрыгоо хооллохоор гарсны дараа тэр мөн гарчээ. Гол руу очих зураа өвс өөрөө идэж үзэх хүсэл дэндүү их оргилж байсанд тэр зогсов. Зүгээр л туршиж үзье. Магадгүй аавын хэлдэг шиг тийм хэцүү байвал болчих. Гэж тэр бодоод доош тонгоолоо. Урд хоёр шүдэрээ урт гихчин нүсийг тас хазаад маш хурдан зажилж орхив. Мөн тэр төрөлхийн зүүн соёнгороо ингэснийхээ дараа толгоогоо өргөж орчноо шалгалаа. Энэ үйлдэл түүний аимхай бясхан зүрхийг дэлбэрчихгүй байхад тусалдаг юм. Ийм амархан гэж юу? Хэцүү юм юу ч алга. Тэгэд яагаад аав отоо хүртэл надад өвс авчирдаг юм бол? Арай намайг чадахгүй гэж боддог юм биш байгаа. Гэж түүнийг бодож дуусах үед тархинд нь эргэлзээний оч асаж эхэллээ. Түүний хамарт нэгэн зүйл үнэртэв. Тэр үнэр гарч буй газар руу толгоогоо чиглэллээ. Өөртөө найдал хоёр бүжин дэгдэн идж байлаа. Тэр сандарсандаа доор хоног үсрээд дэмий хөдөлгөөн хийж байснаа эврээ чихэрээ нов. Тэд минь эврийг харж хол яана. Гэх бодол айдсаар солигджээ. Өнөө хоёр түүн рүү ойртон ирлээ. Тэгээд баруун талд зогссон нь "Сайн уу? Би чамайг ерөөсө харж байгаагүй байна. Чи хаана амьдрат юм бэ?" гэж ээлдгээр асуулаа. "Би тэр том модны дор амьдардаг" гэж тэр огт сандраагүй мэт хариулав. Гэтэл зүүн талд нь зогсож байсан бүжин түүний толгой руу бүр яг эвэр байгаа хэсэг рүү гайхсан харц унгалаа. Энэ эвэр үү? Гэж тэр хэсэг харж байснаа дуу алдав. Өнгөрлөө бүх зүйл дуслаа. Гэж түүнийг халаглаж дуусаагүй байтал өнөө хоёр зэрэг шахав. Ямар гоё юм бэ? Гихэн тэр. Харин тийм ээ муухай гэснээр тэр нүдээ бүлт хийлгэлээ. Сая та хоёр гоё гэсэн үү? Гэж түүнийг маш нухацтайгаар лавсанд өнөө хоёр толгой дөхөв. Хамарн дахиад ямар нэгэн зүйл үнэртлээ. Өнөө хоёр бүжин чихээс сортос хийл гэж байснаа хар хурдаараа дэгдэн бодов. Харин тэр ганцаараа үлдэх хоцорлоо. Гэнэт ямар нөхцөл байдалд байгаагаа ойлгох шиг болоод хөдлөх гэсэн ч оройтжээ. Урд нь үнэг гараад ирлээ. Залт шар үнэг. Түүний айдас биеийг нь хөшөөж оргисон мэт тэр зүгээр л доош өвтчихлээ. Гэвч энэ удаа эврээ чихээрээ нууха мартчихсан байв. Надад сайх хэрэггүй дээ бясхан бүжин минь. Би ч амшиг жаахан амьтдыг идэж яах вүлээ? Гэж үнэг намдуугаар өгүүллээ. Дандаа л айлгүйцсэн айстай мөн
дээдэнгөөр ярьж байдаг түүнийг ийн хэлэхэд тэр түүнд итгэж дээш өндөв. "Хүй, чи эвэртэй юм уу?" гэж үнэг бараг хашгирлаа. "Би өмнө нь хизээч эвэртэй бүжиг харж байгаагүй юм байна. Ямар сонирхолтой юм бэ?" Эмээгээд түүнийг мишихэд бүжин юу ч дууралгүй зүгээр л гайхсан харцаар цооч ирдэв. Зайлт шар өнөх түүнд хор хүргэлгүй цааш давхин одлоо. Харин бүжин голын ирэг рүү өөрийгөө талтгоор зүглэв. Тэр голын усанд тусах өөрийнхөө эврийг хараад "Эвэртэй байх аавын хэлдэг шиг тийм ч муу биш юм шүү" гэж бодохтой зэрэгцэн ассан өчүүхэн оч дүрлзэн тархин дотор нь эргэлзээний түүмэрдэг дэлээ. Ингээд төгсгий. Үргэлжлэлийг эрхэм уншигч та өөрөө тунгаарай. Нацаг дорж сүүлийн 2 өгүүлбэрийг баллах гэж дээгүүрэн зурлаа. "Үгүй, би үргэлжлүүлж бичнэ" гэж өөртөө тушаав. Түүний бие бүр хөшчихжээ. Босоо зогсоод нуруугаа баг зэрэг хотоолгоход нярхийн дуурав. Нойр нь үнэхээр их хурж байлаа. Зовх нь хүндэрч хааныг ившээлгэж байснаа үл тоож ямартайч зохиолынхоо эхний хэсгийг бичиж дуусгасан гэж. Тэр үзгээ цаасан дээр тавиад хоёуланг нь баг зэрэг цааш түлхэв. Тэгээд ширээний гэрлийн унтраагаад орлуугаа орлоо. Гадаа харанхуй болжээ. Ойрд дотор нь орж ингэж удаан зохиол бичээгүй түнд өнөөдөр шагнал авсан мэт санагдана. Цүлд буймэд хатчихсан баяр баясал нь хэсэг зурч болтугай услагдсан бизээ. Нацаг дорж яг унтахынхаа өмнө дахиад л нэг бохин зохиол гэж бодсон ч эмзэглсэнгүй. Энэ зохиолыг бичиж дуусгад тэр нуруунд дээрх хүнд ачаанаас нэгийг буулгасан гэмээр би нэг л хөнгөрчихжээ. Гэхдээ яг ямар ачааг аваад хайснаа тэр өөрөөс санахгүй байлаа. 2 дугаар хэсэг төгсөв. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 3 дугаар хэсэг. Үүлэн цоорхон нар. Тоогооч олмоор байл болж л өглөө гэж ээж нь хэлэхэд аав нь "Хизээч болохгүй. Эрэгтэй хүн хизээч тоогооч болж болохгүй. Нацаг дорж зохиолч болох ёстой. Би тэрэнд зүгээр ч нэг их зохиолч нарыг өгөөгүй юм шүү." Эрэгтэй тоогооч нар зөндөө байдаг штэ. Заавал өөрөө тийм сонирхгүй байхад нь зохиолч болгох гээд үзээд байвал үгүй. Би нацаг доржийг зохиолч болгоно. Энэ талаар дахиж ярихгүй шүү гэж аав ээж хоёрыгоо маргалтаж буйгаар нацаг дорж зүудлэж байлаа. Гинэт 10 гэх аавынхаа хоолыг сонсоод цочин сэрхэн тэр. Өглөө болжээ. Өрөөнд нарны туяа саяны зүүчийг нь норилгогүй зочилсон байв. Бүр хинч зөвшөөрөөгүй, хинч хүсээгүй байхад. Тэр утасныхаа цагийг харлаа. Тэгээд шууд уулга алдав. 10 цаг болчихжээ. Гэтэл 8 цагаас ажилдаа байсан юмсан ч. Тэр ухасхийн босоод өмхөнгүү хувцлах зуура одоо яана захирал алгасан байх та. Навшима яахад унтчихдаг байна гэж амандаа буутнана. Хувцлаж дуусвуугүй юу гэрээсээ гүүхэрээ шахам гарч одлоо. Автобус хүлээх цаг байгаагүйд тэр такси барин ажил дээр ирэв. Цаг 11 болж байлаа. Оффист орж ирэхэд ажилчид түүнийг гайхсан харцаар ширтэцгээв. Нацаг доржийн нүур эцсэндээ улаачихлаа. Тэр бушуухан ширээн дээр очиж суухаар зүглэв. Гэтэл ардаас нь "За, нацаг дорж байгаа. Юу болж байгаа ч нэ? Дургууслаа илэрхийлж байгаа юм уу?" гэх захирлынхын ширүүн хоолой сонсогдлоо. Үүнийг сонсоод нацаг дорж баг зэрэг цочсноо эргэж харав. "Уучлаарай захирлаа. Би унтчихжээ." "Унтчихсан? Чи ямар жоохон хөвгтөө? Энэ ажлыг чи юу гэж бодоод байгаа юм?" "Уучлаарай. Наад хийдимийн уучлагаар чинь би яах вэ? Хурд сууж ажиллаа хий. Өнөөдөр хэд бүгдийг нь шивж дуусгана шүү. Тэр
Ширээн дээр чинь байгаа. За гэж нацагд орж аяархан хэлснээ өөрийнх нь ширээн дээр овоолсон цаас руу харцаа шилжүүллээ. Ямар их юм бэ? Яаж өнөдөр гэж шүүр салдав. Захирал нь түүнийг нүдний булангаар нэг хараад цааш өрөөрүүгээ явж одлоо. Нацагдж түүнийг өрөөрүүгээ ортол ардаас нь ажиглаж байснаа ширээн дээрээ очин суув. Ахын сайд байгаагүй бол энэ мууинд захирал хийхгүй л байгаасан. Ах хоёрынхоо буйнд үнэндээ л даварч байгаа новш тоо гэж тэр компьютер дээр юм шивж эхлэхээс өмнө бодлоо. Чихэнд нь бусад ажилчдын кейборд огших чимээ зогсоо цайгүй сонсогдно. Харалтсан кейбордны чимээ. Новшийн ажил гэж өөртөө хэлээд уртаар санаа алдав. Тэгэд ширээн дээрх бичигтэй цааснаас нэгийг авч урдаа тавин шивж эхэллээ. Тэр энэ компьютерийн кейборд дуурах чимээнд үнэхээр дургүй байжээ. Тиймээс л зохиол бичгтээ гараар бичдэг юм. Хийж буй сарын эцсийн тайланч гэсэн түнд утгагүй санагддаг. Энэ компани хэрэг ашигтай байх, эсвэл дам пуурах, юу хийдэг, цаашдаа юу хийх зэрэг нь огт хамаагүй. Нацагдорч зөвхөн энэ зүйлийг хийснийхээ төлөө авдаг цалин л хамаатай. Гэвч энэ ажлыг хийхээс өөр арга байхгүй гэж өөртөө итгүүлдэг билээ. Учир нь тэр өөрийгөө зохиол бичих, юм шивх хоёроос өөр зүйл хийж чадахгүй гэж бодож байгаа. Нацагдорж орон 9 цаг гэхэд гэртээ тортой хүнс барьсаар орж ирлээ. Ямар тач ажиллаа хийж дуусчээ. Тэр ажлаас гарахдаа эргэж хараад захирлынхаа бас нэг ажилтан загнаж байгааг олж харсан юм. Мөн түүний яг хажуудах ширээн дээрх кактус нүдэнд оржээ. Захирал нь түүнд энэ кактуснаас ч их хөргөстэй мэт санагдсан тэр кактусан хүн гэж дотроо бодоод инээсэн билээ. Гэртээ орж ирснээр дахин тэр тухай бодон жуумалцав. Нийтийн байрны жижигхэн өрөөнд тэр дасаж эхэлж буй бололтой. Ах, ямар умгар юм бэ гэж орж ирэх болгондоо боддог байсан. Харин одоо тэгж бодхоо болжээ. Өрөөнд ганц ширээ сандал тэгээд ор бий. Тэр ширээн дээр л бүхнийг хийдэг. Зохиол бичих, хоол хийх, хоолоо идэх гээд бүгдийг. Дэлгүүрээс яг өдөр өдрийнхөө хүнсийг л авдаг. Учир нь илүү авчих бол хадгалах газар байхгүй тул ялцарна. Тэр тортой мах гурил төмсийг ширээн дээр тавилаа. Тэгээд оройн хоолоо бэлдэж эхлэв. Хоол хийх зураа нацагдорж хүүгээ үнэхээр их санаж байлаа. Мөн эхнэрээ ч гэсэн. Хүүгийнх нь насан дээр аав ээж хоёрын салсан бол яах байсан бол гэж дотроо хэсэг тэнгэлзв. Үргэлжлүүлэн 8 настайдаа ямар байснаа санах гэж оролдлоо. Ийн өнгөрснийхөө тухай бодоход түүнд их хэцүү байдаг. Яг шигүү ойн цаатахыг харах мэт. Гэвч тэр хичээж байв. Үеийнхээ хүүхдүүдийн гадаа тоглож байгааг цонхоороо харж зохиол бичин сууж байснаас өөр зүйл түнд санагдсангүй. Тэр хэрчиж буй мах руугаа харлаа. Яг тэр үед түүний оюун ухааны ёроолоос нэгэн дурсамж бүдэгхэн үзэгдэх нь тэрэ. Нацагдорч хутгаа тасан чихтэй бодлогошрон ут тал зогсов. Яагаад би энэ тухай хортас мартчихдаг вүлээ гэж өөрөөсөө асуусан ч хариултыг нь тэр үнэхээр мэдэхгүй. Тэр бүдэгхэн үзэгдэл түүний хоол хийх дуртай байсан тухай дурсамж байлаа. Ээжтэйгээ зэрэгцэн гал тогоонд хоол хийдэг байсан. Мөн тогоочулах мөрөөдөлтөй байсан зэрэгээс санаад нацагдорч баг зэрэг юмшив. Гэнэт түүний чихэнд гих эцгийнх нь хоолоо сонсогдсон тэр дав хийтэл зочлоо. Өнөөх дурсамжиж мөн замхран алхуулжээ. Ширээний буланд байх цаас руу харах үед түүний толгойд бичиж буй эвэртэй бүжин гих зохиолынх нь үйл явдлын үргэлжлэл бодогдов. Дүрлэлтсэн эргэлзээний түүмрээр нь өмнөх бүх итгэл үнэмшил бодол зэргийг нь юу ч үгүй болтлон шатаалгана гэж бодсны эцэст шийдлээ. Нацагдорч цааш өөр зүйл бодсонгүй цовин хийж идэн унтаадаг. Өглөө сэрүүлэг биш, утасны дуудлага ирэх чимээнээр тэрсэрлээ. Энэ дуудлага эхнэрээс нь байв.
Нацаг дорж нүдэ нухлангаад дуудлагыг авлаа. Тэрхэн зур түүний тэрхэнд өглөөгөр юу болгоо залгаж байгаа юм бол гих бодол нисэж буй онгоц чиг хурдан өнгөрөв. Нацха чигээс хүрээдрийч баяра халуураад байна. Өчигдөр оройноос хойш шалгарсан им уугаад гайгүй болох байх гэсэн чинь чи хүрээдрийч тэхүү цуг имлэг авъя. Би ганцаараа айгаад байна гэж уцны цаанаас ихнэр нь хоолгоо чичигнүүлэн өгүүллээ. Түүнийг сонссон нацаг дурж дээш хөндийгөөд за одоо очлоо хэмэв. Уцны цаанаас хурдлаарай гэж ихнэр нь хэлээд утсан тасарлаа. Нацаг дурж орноосоо humгүй болсон хувцас өмсөд гэрээсээ гарч одов. Өглөөний 6 цаг 37 минут болж байлаа. Тэнгэрт бүртэйгч үйл алга. Хаанаас ч бүүмэд шууд жиргэцгэн. Боддын навчаас ногоон торгон дээлээ өмсчээ. Хэдийн дээл сэмэрч гандан тэд өөрсдөө газар ундагч одоо бол гайхуулжулах цаг хугацаанд гайхуулсан шиг гайхуулцгаая гэж буй мэд харагдана. Энэ байгаль дэлхийн үтсгэлэнгоо дундуршгүй гэмээр. Нацаг дурч хэдий яарж байсан ч эдгээрийг харж бас сонсож амжжээ. Тэгээд өнөөдөрч сайхан өдөр болохондэ гэж дотроо бодов. Нийтийн байрны хажуугийн замын зогсоол дээр нэгэн жижиг машин зогсож байв. Нацаг дурж юу ч гэсэн асуугаад үзье гэж утснаа очинд цонхыг нь тогшоод таксинд явахгүй гэж асуулаа. Машин цуух 20 орчим настай залуу түүн рүү нэг том харснаа хэсэг бодлого ширж байгаад за яв гэж хариулв. Нацаг дурж ийм хурдан такси олцсонд баярлаж бушуухан дотогч орон арын сандал дээр суугаад ихнэр хүү хоёрлуугаад зүгэллээ. Гэрийнх нь гадна нэрээд хаалга тогшсонд ихнэр нь онгойлгов. Тэр хоёр гараа ингэртэ тэрвэрчгсэн гэрийн халаад өмссөн байлаа. Түүний царай төрхөнд сандарсан энд тод байснаа нацаг дуржийг хараад бүтгэрч эхлэв. Гэвч тэд хоорондоо үгсэлсэнгүй шууд хүүгийнхээ өрөө рүү орцголоо. Хүүн орон дээрээ дээш харан унтж байв. Хоёр гацар нь минчитлээ улаажээ. Нацаг дурж дөхөж очоод духан дээр нь гараа тавьсанд хаваалуун байх нь мэдрэгдлээ. Халуун нь буугаагүй байгаа юм байна гэж тэр дотроо бодлоо. За машины дэлгүүрээ аваарай. Хурдхан шиг имлэг явцгаая гэж нацаг дурж ихнэрлүүгээ харцаа шилжүүлэн намдуугаар хэлв. Эхнэр нь толгой дохиод цаад өрөөнийхөө шургуулганаас машины түлхүүрийг авахар явах зур нацаг дурж унтаж буй хүүдээ хувцсыг нь өмсгөөд ингэртэ тэврэн үүдний хэсэгт ирж зогслоо. Удсан ч хүү эхнэр нь түлхүүр барьсаар өрөөнөөсөө гарч ирэв. Тэд гэрээсээ гарч машинд сууцгаан эмнэлгээр өгөхөдлөө. Нацаг дурж жолоо барьж эхнэр нь хүүгээ тэврэн хажуудан сууна. Хоорондоо үгсэлэхгүй хിവэрэ. Эхнэргээ ийм баг зэрэг айж сандархаараа машин жолоодож чадхаа болдог гэдгийг тэр маш сайн мэдэж байлаа. Түүний утсанд дуудлага ирэв. Дууг нь хаажсан болохоор өмднийх нь халаасанд жижир хийлнэ. Харин нацаг дурж тэр дуудлагыг авахгүй байхаар шийдэв. Жолооны ард яарч явсандаач биш түүнд зүгээр л энэ дуудлагыг авмааргүй санагджээ. Захирлал залгаж байгаа биз. Дараа нь завтаа болохоор ярив. Хэмээн бодоод эмнэлэг рүү давхисаарлаа. Утсанд нь дахин 2 дуудлага нэг мессеж ирээд нам боллоо. Тэд эмнэлийн гадаа ирэв. Өглөө байсан болохоор ч тэрүүд зам болон машины зогсоол тун сэлүүхэн байлаа. Нацаг дорж машинаас буун хүүгээ тэрсээр эмнэлэг рүү ороход эхнэр нь ч мөн дагаж оров. 30 орчим минутын дараа тэд инээлтсээр гарч ирлээ. Хүнч сэрчгсэн байх ажээ. Аав ээж хоёрынхаа хажуу тэрбээр дутуу байсан савнд дүүрчгсэн гимээр харагдана. Нүдэнд нь цаашлаад нүүрэнд нь аз жаргал гялалцаж байв. Хатгаа байх үед л гэж бодож байлаа шүү. Харин зүгээр л хоолой нүдсэн байж гэж нацаг дуржийг нүүрэндээ инээмсэглэлтэйгээр хэлэхэд ихнэр нь хилээд юу гэхүү хүнд өвчин биш бол ашгүй дээ хэмээлээ. Нацаг дурж тэднийг гэрт нь хүргэж өгөн машиныг нь зогсоолд байрлуулж дуусгаад ихнэр нь түүнд баярлаа гэж чин сэтгэлээсээ хэлээд гэрэл үг оржээ. Яг тэр үед түүний сэтгэлд үүлэн цорхоогоор нарт тусах шиг болов. Хаашаа чамаагүй гүгээдэл баймар.
Гэхдээ огт ядрахгүй юм шиг. Цээжинд нь олон хорхоонууд аруулзаад юу юугүй амаар нь гарч ирэх гээдж байх шиг. Захирлынхаа өөрлөн залгасан гэдгийг санах хүртэл энэ хүнээр үүлний цаагуур орсонгүй. Тэр сансан даруйда гар утсаа гаргаж ирэн захирлынхаа явуулсан мессежийг уншлаа. Түүнийг ажлаас нь халжээ. Шалтгаан нь маш чухал өдөр ажилдаа ирээгүй гэсэн байв. Энэ сарын цалинг нь орой шилжүүлнэ гэж мөн бичсэн байлаа. Нацагд орж үнийг уншаад явган хүний хажуугийн сандал дээр зөөлөн гихчин суув. Нүд нь нэг цэг дээр удаан тогтож нүүрэнд нь огт хойрол үзэгдсэнгүй. Харин тархийг нь ажилгүй болчихлоо шүү дээ. Одоо үрзээлээ яаж тарна гэх бодол айдас түгшүүр хэрж эхэлжээ. Гуравдугаар хэсэг төгсөв. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 4-р хэсэг. Хуучны олдуур. Тэр удтал тэнд суусаар байлаа. Энэ хугацаанд дөрвтэй шийдвэр гаргалгаа огт бодож олсонгүй. Зохиол бичих үед дэвэн дэлхийг хэрнэстэг бодол нь одоо бол яг дөнгөлөгдчихсэн юм шиг түнд санагдана. Эсвэл хоньны хотонд хашигдчихсан юм шиг. Ямар ч байсан нэг ажил олж хийе гэж эцэст нь нэг шийдэмдэг айдан хайжуухан сандалнаас босоод гэрлүгөө явжээ. Нийтийн байрны гадна ирэх үед нүдэнд нь түргэн хоол гэсэн хаягнаасан шарангийн жижиг ачааны машинд хоол зарж буй хижээл насны залуу өртлөө. Тэр түүнийг хэсэг ширтэж байгаад байрлуугаа оров. Гэртээ орж ирчгээд бас л орон дээр сун ширээг өлөрч удаан гихчин сууж. Нэг мэдэгт нь нар жаргах төгсөн байв. Тэр эвэртэй бүжингээ үргэлжлүүлэх гэж ширээний ард суусан боловч нэг ч өгүүлбэр бичиж чадсангүй. Түүний толгойд ажил, мөнгө, өр зээлнээс өөр юм бодогдох хоорон зай алга байлаа. Мөн тэр яг ийм үедээ зохиолын үйл явдал харагддаг хаалханд тас цоожлогдчихдаг гэдгээ мэддэг болохоор тиймчих хүчлээгүй юм. Зарим зохиолчийн сэтгэл хөдлөл тэр хаалганы түлхүүр байдаг бол заримийнх нь цоож байдаг бололтой. Бодлоод хөвөрсөөрл. Харин өөрийг нь бүчин авсан сэтгэл хөдлөл огт замхрахгүй байсаар. Түүний сэтгэлийн дөрвөн зүгт тэнгэрт тулсан өндөр ориглууд сүндэрлэх боловч тэр харахгүй байхыг хичээнэ. Нүднийх нь буланд өрт сөрөл байгаа шүү дээ. Тэр яг ямар сэтгэл хөдлөл гаргахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Ажлаасаа халагдсандаа уйлах, эсвэл ядаж гомдлох хэрэгтэй байх. Эсвэл чухал биш шалтгаанаар халсан захирлаа харааж уурлах хэрэгтэй биз. Бүр хүн кактуснаас салсандаа баярлчиж болно. Гэвч тэр ширээг өлөрч сууж байгаад орой босныг мэдэн орон дээрээ хэвтэв. Яаж ажил болно гэх цамцсан цонхны цаадах хүйтэн хатуу бодлууд түүнийг тас тэрч нойрыг нь хулжааж байсан ч тэр унтж чаджээ. Өглөө үүрээр тэр сэрв. Ямар ч сэрвлэг дуудлаггүйгээр. Үүрингээгээ манхаагаагүй байлаа. Өрөө магадгүй бүр орчлон ертөнц тэр чигтээ хөгцсөн хэрэнгөөр бодогджээ. Нацагдорч босоод өглөөний цайгаа уухаар болов. Талхан дээр түрхэх нутелла түүнд ямар ч амтгүй санагдана. Тэр тийшээ хідэнтэй илт дургуутсан харц шидэв. Хамгийн дуртай байсан зүйлээ ийн харж буудаач гайхширсангүй. Харин түүний тарих толгой тэнгэр шиг цэлэмсэн байв. Өглөөний цайгаа ууж байхдаа л бүтэн өдрийн төлөвлөгөөгөө гаргачихлаа. Эхлээд найзууд дээр очино. Найзуудч гэжтэй зүгээр л таньдаг хідэн их цантай новшнууд. Гэх бодол сүлд одчиг хар хүн өнгөрөв. Тэгээд ажиллаа суун. Хэрвээ байхгүй бол
Угаасаа байхгүй. Бүгдээрээ намайг ажилд авахгүй бол зарын сонин авч ажил хайна гэж төлөвлөв. Үүр цааж эхэллээ. Гэвч Нацагдоржийн зүрхэн дэх хөгцөнхөр өнгө арилсангүй. Тэр гэрээсээ гарч найзуудынхаа ажил руу алхав. Жижиг харанхуй нүхэнд огтон зурм шиг удаан амьдрахгүй. Гих хүслээс гаргаж авсан түлш түүнийг дэлхийг яг ингэж алхам бүтэн тойрсон ч хүрхээр байлаа. Нацагдорж нэгэн том офисын хаалгаар нэвтрэн оров. Ангийнх нь хүү эндэд захирал хийдэг юм. Ахлах сургуульд байхдаа энэ хоёр зэрэгцэн сууж хичээл дарах хүртэл элдвийн хөгжилтэй яриа өрнүүлцгээдэг байжээ. Гэвч тэр Нацагдоржийг хаалгаар орж ирснийг харсан хэрнээ танихгүй дүр үзүүлэн жишимчгүй өрөө рүүгээ орчихов. Тэр үйлдэлийг нь анзаарсан Нацагдорж энэ ч намайг ажилд авахгүй юм байна да гэж бодсон ч өрөө рүү норлоо. Түүний бодснорч болов. Тэр ажилд авсангүй. Мэд хидэр ёдор хийсээр угаад гаргажээ. Нацагдорж өөр нэгэн танилынхаа ажил дээр ирэв. Тавилгын үйлдвэр байлаа. Тэр хэдий алхаар хадаас жолигтой хадаж чадахгүй ч гэсэн зориглон дутагшоров. Энэ танил нь гэхдээ өмнөхөөс нь арай дээр харилцсан ч ажилд авсангүй. 3 дахь танил нь хэвлэлийн үйлдвэртэй юм. Түүн дээр очтол тэр өөрийнх нь зохиолыг тохуурхан шоолсон учраас муудалцаад хөөгдөг шахам үйлдвэрээс нь гарч иржээ. Зараас ажил хайхаас аргагүй болчихлоо гэж Нацагдорж бодон зарын сонин авахаар явж одлоо. Түүнийг сонин борлуулах цэг дээр иртэл холгүйхэн зам дээрх өнөөх түргэн хоол гэсэн хаягтай ачааны машин нүдэнд оров. Нүдэ онилхан дахиад сайн гихч нь харуул цонхон дээрээ ажил давна гэсэн зар тавьжээ. Нацагдорж сонин борлуулах цэг рүү нэг харлаа. Тэнгэлзэн яг тэр газраа хөшөө мэд уттал зогсов. Тэрхэнд нь хамгийн сүлд зүгээр л очиод асуугаад үзье. Гэх бодол тунран үлдэж тэр гүнзгий амьсгаа аваад ачааны машин руу алхлаа. Ойртож очин хоол хийж буй залууг ажиглавал хижээл насны барзгар бор арьстай махлагдууд том биетэй хүн байлаа. Машин руу улам дөхөв. Тэр яагаад ч маш их тогтолж зүрх нь хурдан цоглоно. Нацагдорж машинд бараг л тулж зогсоод хоолгоо засан сайн байна уу? Ажил давна гэсэн үү? Гэж асуулаа. Өнөөхөр Нацагдорж руу нэг харснаа. Сайн байна уу? Ажил авнаа. Надад туслах тоогооч хэрэгтэй байгаа юм гэж хариулв. Би өмнө нь тоогоочор ажиллаж байгаагүй юм л да. Зүгээр болов. Зүгээр дээ. Нэг их хэцүү зүйл огт байхгүй. Би чамд бүгдийг нь заагаад өгнө. Алуу, ороод ир. Нацагдорж толгой дохиод машин руу орлоо. Тэр дотор хуушуур, першхий, бууз, мантун бууз, бүр бүргэр хүртэл хийдэг бололтой. Миний хийдгэл хоолнууд байна шүү дээ. Би бараг чадах юм шүү гэж Нацагдорж бодож амжив. Өнөөхөр жижиг галтайгоогоо баруунаас зүүн хүртэл нэгэнгүү тайлбарлаад үргэлжлүүлж юу хийх талаар нь зааж өглөө. Тэгээд намайг хүмүүст үйлчилж тооцоо моцоо бодож байх хооронд бусад үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг хийж явах хүн хэрэгтэй байгаамаа. Олон хүн ирэхээр би яалтчгүй ганцаардаад байна гэж аминчлан өгөөлөв. За тэгнэ гэж Нацагдорж толгой дохингоо хэллээ. Тэд гар утасныхаа дугаарыг солилцсон маргааш өглөө уулзахаар болцгоо. Нацагдорж ажил болж чадсандаа тун баяртай байлаа. Ямар тач гэртээ орж ирэх хүртэл сэтгэл нь өрхний үзүр шиг дэрвхээ болоогүй юм. Гэтэл гэрийнхээ хаалгаар нэвтрэх тэр мөчөөс эхлэн эргэлзээ айдсын хар үйл сэтгэлийг нь нөмрөн авчээ. Би яаж бусдад хоол хийж өгч чадах юм бэ? Өөртөө хоол хийж идэх хүнд хийж өгөх хоёр шал өөр шүү дээ. Надад угаасаа компьютерийн ард сууж юм шивхээс үрж чадах зүйл байхгүй. Гих харуул улам өтгөрсөөр. Удалгүй ширүүн аадар болж үзэгдэх орчин хязгаарлана.
Түүнд үүнээс өөр сонголт огт харагдахаа болж хийхээс өөр аргагүй болдог. Тийм ээ. Яг ингэдэг. Түүний шийдвэрүүд ингэж илэгддэг. Гэвч нэгэн ширүүн салхитэгдэж харуулыг хөөн зайлуулах нь тэр. Тэр оролдоод үзье. Гэх нэртэй салхи байлаа. Өглөө нацагд орж өнөөхөртэй холбогдсон байгаа газар нь очив. Машины хоол зардаг цонх хаалттай байх нь үзэгдлээ. Нацагд орж машины хаалгыг тогшоод дотогш оров. Өнөөхөр өдөр хийх хоолоо бэлдэж буй бололтой. Гурил зурчихсан мах хэрчиж байв. Нацагд орчиж шууд мэд мэдээд ажилд нь тусалахаар хажууд нь суулаа. Түүний ин юм хийж буйг өнөөхөр анхааралтай ажиж байснаа нүрэндээ инээмсэглэл тодруулав. Харин хийж буй зүйлдээ гүн төвлөрч гисэн байсан нацагд орж түүнийг анзаарсангүй. Тэд бэлдэж дуусацгаан цонхоо нээж ажиллаа эхлүүлв. Өглөөгөр үйлчлүүлэгчид баг байсан ч өдөр гэхэд бужигнцгаав. Нацагд орж үйлчлүүлэгчид олшрох тусам бохимдох биш, улам урамтай болно. Гар нь маш эвлэгхэн бөгөөд хурдан хөдөлж байсан нь өөрийг нь гайхшруулв. Тэр яагаад ингэж буйгаа өөрөө ч сайн мэдэхгүй байлаа. Өд дунд өнгөрч хүмүүс цөөрөв. Өнөөхөр нацагд орчид хандан "За, ингээд өнөөдрийн ажил дуслаа. Мэ. Энэ чиний цалин" гэв. Нацагд орж цалингийн талаар таг мартаснаа саналаа. Энэ үйл явдлууд түүнд сонирхолтой, бүр нууцлаг санагдаж байв. Нацагд орж бэлэн мөнгийг аваад "Баярлалаа" хэмээлээ. Ажлын эхний өдөр юм чин эртхэн хараад амарчихсан юу? Харин маргааш орой болтол суун шүү. Өнөр мартах шахлаа намайг чулуун гэдэг. Чамаа хэн гэдэг вэ? Нацагд орж "Хөөх. Агуу зохиолчтой амьдаа байх нэ. За, маргааш уулзъя. Чи хоолыг авьяастай юм байлаа шүү" гэж хэлэхдээ нацагд орж түүн рүү хараад хөнгөн мишэл тодруулав. Яг тэр үед сэтгэлд нь итгэл найдвар, хүсэл тэмүүлэл дэлбэгээд дэлгэлээ. Ийхүү санамсаргүй байдлаар олдсон хуучны олдвор нь түүний амьдралд цоо шин хуудас нээж өгчээ. Нацагд орж өдөр өдрөөр айжмаар өөрчлөгдөж байлаа. Буцаад нөтөлөгийн амд таалагддаг болж зохиолын санаанууд чихэлдэж эвэртэй бүжин зохиолоо дуусгах төхөв. Тэр чулуунтай нийт 3-7 хоногийн турш хамт ажиллажээ. Урдын адил тэр эртсэрв. Гадаа нэг л бүүдгэр харагдана. Гэвч түүний дотор ассан гэрэл иймхэн зүйл бүдгэрхээр биш байв. Тэр чулуун руу залглаа. Өнөөхөнч гэрийг нь гадна нэрж тэр хоёр хотын төв рүү зүглэлээ. Чулуун нацагд оржийг өглөө болгон ингэж гэрээс нь тосож аваад орой хүргэж өгдөг болсон гэжээ. Өдрийн ажил болдог шиг л болов. Өглөө ганц 2 хүн, тэгээд өдөр нэмэгдэнэ. Орой болоход буцаад багасна. Энэ зүй тогтол хууль мэт өдөр болгон тохиолддог юм. Гэвч энэ орой зүй тогтлоос өөр зүйл болгон тэрэ. 7 залуу хоол захиалахаар ирлээ. Цуг явж буй бололтой. Ийм ороо болсон хойно ингэж олуулаа ирдгүй юм да гэж нацагд орж бодсон ч тийм их гайхсангүй. Хоол хүлээх зурд тэдний нэг нь ингрээсээ арих гаргаж ирээд нөгөө хидтэй балгуулав. Тикийг харсан чулуун "Хөөе, та эдийн тарих уухгүй шүү. Ер нь залуу хүмүүс арихнаас хол байсан л дээрдэ" гэж нилээд ширүүнээр хэлчихлээ. Арих өврөөсөө гаргаж ирсэн залуу "Юу гинэ? Биднэрт юм заах гээд байгаа юм уу?" гэж хэлж дуусангуудаа газраас чулуу шүүрэн аваад машин руу шидэж орхив. Тэр чулуу галтогоон доторх эд зүйлсийг онлоо. Ямар нэгэн зүйл эвдэр бололтой тар нархийн дуграв. Хажууд нь зогсох залуус цонхоор чулууныг татаж гаргах гэж оролдлоо.
чулуунч өөдөөс нь тэмцэлдэнэ. Нацагдорж байдал биш болсныг мэдээд жолооны ард суухаар ухас гэв. Гэтэл нэг залуу гартаа атгаж байсан архины шилээр чулууны толгоон дундуур цохиод авах нь тэр. Яг энэ мөчөд машин хөдөлж цонхаагтав. Ардаас нь залуус хашгиралдан хөөж байгаад сураг тасарлаа. Нацагдорж гэрийнхээ гадна нэрж зогсов. Тэр залуу машин руу чулуу шидсэн цагаас хойш дэлсэн зүрх нь хэвийн болоогүй л байлаа. Амьсгал нь удааширсан ч гар нь үл ялэг жижирхээсээр. Нацагдорж угийн ийм зодоон үүмийн самнаас хол хүн билээ. Тэр арагшаа чулуун руу харц чиглүүлв. Чулуун толгоогоо цамцаараа боочгсон шалан дээр сууна. Гал тогооны хэсэг эмх самбараагүй болжээ. Ямар амар залуучууд вэ? Зогтаагүй байсан бол бөө юм болох байлаа шүү гэж нацагдорчийг хэлэхэд чулуун толгой тахив. Тэр үнэхээр гүн бодолд автсан харагдана. Бүр хажууд нь юу болж буйгч анзаарах сөхөөгүй. Нацагдорж "За, баяртай" гэж хэлээд машинаас буулаа. Мөн л хариу байсангүй. Байрны хаалганы өмнө ирээд түүн рүү эргэж харав. Машин хөдөлгөөнгүй хിവэрэл байлаа. Түүнд архитай холбоотой таагуу дурсамж байдаг юм болов гэж тэр бодоод байр руугаа оров. Орой хоолой хийж байх зуур ямар ч сэтгэл хөдлөлгүй оюухан нь эргэн иржээ. Зүрх нь хэвийн цохилж гар нь салганахаа болсон байв. Гэтэл гівгэнэт өнөх залуус дургүй нь маш ихээр хүрв. "Тийм танхаа дээрлэх үзэн гаргасныхын төлөө би энд юу ч хийж чадахгүй байх шүү дээ. Айгүй бол одоо юу ч болоогүй юм шиг явцгааж байгаа биз. Магадгүй өөр нэг гимтээч болно. Хорвоо дэндүү шудраг ус юм аа" гэж өөртөө хэллээ. Иймэрхүү хүмүүст зохих хариуг нөгдөг хэн нэгэн байдаг ч болоосай. Хуйлаас гадуур яг тохирох шийтгэлээр нь цээрлүүлдэг нэгэн. Цээрлүүлэгч. Тэр үгээ гүйцээсэнгүй. Учир нь өнөөх дэлгэцтэй хаалганы цаанаас сэтгэлийг нүвтгсэн эмгэнэлт үйл явдал харагджээ. Нацагдорж гартаа барьсан хутга ширээн дээрх махыг цааш холдуулаад гараа өмдөндөө арчин цаас гаргаж ирэв. Тэгэд ширээний болонд байсан үзгийг шүрэн аваад бичиж эхэллээ. 4-р хэсэг төгсөв. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. 5-р хэсэг цээрлүүлэгч. Энэ хэсэг нь нацагдоржийн бичиж буй зохиол буюу зохиол доторх зохиол тул та бүхнийг анд урахгүй байхыг хүсье. Бүтэн сартай зуны жин дүүхэн орой байлаа. Сар тунгалаг, зөөлөн, намуухан, дүр төрх зан аашаа дэлхийд харуулах гихт нь үйлс саад болно. Өтгөн хар үйлс. Тэдний өнөөдөр хэн нэгэн магадгүй бурхан яг сарны өмнө наачсан мэт харагдах ажээ. Зөөлөн салхи сэвэлцэн. Энэ зуны салхинд хинч даарахгүй байсан бизээ. Гэвч гэрийнхээ товчон дээр суугаа өсвөр насны хүү чичирч байлаа. Эсвэл тэр даарсандаа биш өөр шалтгаанаас болж тэгж байж магадгүй юм. Хүүгийн уруулан чимчгнэж гар биеийн тэрчигтэй салгална. Аманда энэ санаандгүй явдал байсан. Энэ осол байсан гэх хоёр өгүүлбэрийг зогсоо зайгүй бовтнож байв. Нүднээс нь нулимс хазрын даган урсаж амьсгал нь хүндэрсээр. Түүний оюун ухаанд ч гэсэн хэн нэгэн эсвэл өөрөө өтгөн хар үйлс наачгажээ. Тэр юу болсныг таг мартсан гэж өөртөө итгүүлэх гэж оролдоно. Учир нь санахыг хүсэхгүй байгаа юм. Үрд мөнх
тэр муухай дурсамжийг яг ингэж харуулаар далдалж нуугаад хизээч эргэж санахааргүй болгомоор байв. Гэвч түүний хүсэлснээр болсонгүй. Хар үйлний цаанаас тэр жигшүүрт дурсамж бүдэх гинжгэсэн нүдэнд нөрдлөө. Түүний ажил өнөөдөр маш ачаалалтай байжээ. Тэр дугуй засварт ажилладаг юм. 15 настай хүүд өөр тохирох ажил олдоогүйд л ийшээ орсон. Хэрв түүнийг ажилд авдагсан бол тэр нэгтлэн бодогчоор ямар нэгэн байгууллагт ажиллах хүсэлтэй байдаг. Учир нь ээж нь нас эцэслэж эцэг нь хаж явснаас хойш тэр гэрийнхээ нэгтлэн бодогч болж хаад байгаа билээ. Хорвоо дэрэгт цор ганц гэр бүлийн гишүүн. Хажууд нь байгаа цор ганц гэр бүлийн гишүүн болох дүүгээ ирээдүйд их сургуульд оруулах зорилгоо үргэлжлсэн цагаас мөнгө цуглуулж данс хөтөлдөг болжээ. Ямар ч байсан өөр шигээ хар ажилчин болохгүй. Гэх бодлын үр тархиндаа ажил хийж эхэлсэн үеэсээ суулгасны үр дүн байлаа. Дүүн хэдий одоо дөнгөж 8 настай ч гэсэн тэр түүний ирээдүй хизээ нэгэн өдөр одоо болж хувирахыг мэддэг. Тиймээс л түүнд бэлдэж байгаа нь энэ юм. Түүний ажилдаг дугуй засварт дандаа л жижиг суудлын машин ирдэг боловч өнөөдөр нэгэн том хар машин ирж зогсжээ. Тэр баг зэрэг гайхсан харц чулуутсан ч тийм их ач холбогдол өгөөгүй. Машинаас нэгэн бүсгүй гарч ирэх хүртэл лав тэгээгүй. 20 хэдэн настай болов гэмээр бүсгүй байлаа. Тун дэгжин хувцалжээ. Түүнээс англим сүрчийн үнэр үнэртэн. Өөрөөс нь хитгэн насаар игч энэ нэмэгтэйг харсан өсвөр насны хүүгэн сэтгэл өөрөө мэдэлгүй болиглаад ирлээ. Хацар нь баг зэрэг халуун өргөж зүрх нь мэдэгт хүз хурдан цохилж эхлэв. Би чинь яагаад ингэж байна? Энд чинь зүгээр л танихгүй хүн шүү дээ гэж бодсон ч нэмэр болсонгүй. Нөгөө эмэгтэй оройрчмоо тойруулан харж байснаа хүүдээр харцаа тогтоогоод "Хөөе, алиа хүрээдэр. Миний машины дугаа харчлаа. Янзлаад өг" гэж хуруугаараа зүүн талын шилжсэн дугаар узаав. Хурууч гэсэн ямар туйхан юм бэ гэж хүү ойртон очиж байхдаа бодлоо. Тэр үнэхээр их сандарч байв. Уг хэлэх төдийдл хамаг идэрэгтэн нь хамаар нь гарчих гээд байгаа юм шиг санагдана. Аргачих үсттэй. Түүний ажил дээр ийм бүсгүй ирж байсан удаа нэг ихэнж байгаагүй лээ. "Аль вэ? Энэ дугуй юу?" "Тий, наад дугуй чинь." Харилцан яриад дуусав. Хүү ажилд орлоо. Хагарсан дугуйг нь шинээр сольж өгөв. Цоо шинээр. "За, баярлаа. Хэд болох вэ?" гэж бүсгүй асуухад хүү дотроо "Би сая дугуйг нь засаад өчглөө шүү дээ. Тэр намайг ардаас хараад ямар мундаг юм бэ гэж одоо үз. Одоо л боломж" гэж бодоод өнөөх сандрал айцаа хөөж гаргав. Тэгэд зориглон "Бүсгүй. Би төлбөр авахгүй. Чи зүгээр надад дугаараа өгчих" гэд асуучихв. Бүсгүй ярваж харцсан жигтэй зүйл харж буй мэт болж өөрчлөгдлөө. "Юу вэ? Хачиг алтайсан юм чинь. Би чам шиг юмнуудад дугаараа өгөх байтугай нүднийхээ булангаарч тоож харддаг юм мэдв. За, тэр яах вэ? Хэд болсон юм бэ? Мөнгө авах юм уу үгүй юм уу?" Энэ хэлсэн үгнүүд хүүгийн сэтгэлийг сэлмээр сүлбээд зоогдчих шиг боллоо. "Би мөнгө авахгүй" гэж тэрс сулхан дуугаар хэлээд харц буруулав. Бүсгүй баярлаач гэж хэлэлгүй машиндаа суугаад явж одлоо. Хүү хизээч ядуу байгаадаа гутарч байсангүй. Ядуу, эцэг ихгүй, муу хувцтай. Бүгд зүгээр л түүний илүү их хичээх шалтгаанууд. Гэвч энэ хүмүүчид өнгө нь баг зэрэг өөрчлөгдөв. Яг хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүн ялцарч буй мэт. Магадгүй түүний итгэл найдварын хугацаа дуусаад ялцарч эхэлж буй бизээ. Эцэг эхийнхээ тухай бодоход сийлгэн дэгнэлэмс нь уур уцаараар гинэт солигдов.
Түүний дотор анх удаа тэднийг үзэн ядах бодол бүрэлдэн бий болж буйна. Энэ байлаа. Хүү гэртээ ирэв. Жирийн л нэг хашаа тоосхон байшин. Эцэг эх хоёроос нь үлдээсэн ганц зүйл. Түүнд байгаа хамгийн үнцэнтэй байх. Харин дараагийнх нь халаасанд байгаа гар утас. Тэр бүтэн 5 сарын турш мөнгө хатгалж байж худалдаж авсан юм. Тэр гэрэл өгөө орлоо. Дүүн зурагт үзээд сууж байв. Түүний толгойд зурагт үзээд сууж байх юм. Хийх юм өчнөн байхад гих бодол зурс хийлээ. Чи ядаж мах гаргаад байж байхгүй юмсэ гэж тэр чангадуугаар хэлв. Өө марчих чаага гэж дүүн хариулахдаа зурагтнаас харцаа салгасангүй. Түүний уур маш их хүрлээ. Өдрийнхөөс ч их. Тэр шууд явж очиод зурагтны залгуурыг салгаж унтраалаа. Би чамаа босоод мах гарах гэж байна. Бас төмс арилгачаарай. Битгий зүгээр суугаад ах нь ядраад байна. Гэж хашгирав. Дүүн түүн рүү гайхсан гарцаар нэг хараад толгой тоглоо. Тэр гар утсаа ширээн дээр тавьснаа орон дээр хэвдэв. Би энэ үнэхээр их ядарчээ. Дүгээ хизээч ингэж загнаж байгаагүйгээ санаад баг зэрэг гэмших мэдрэмж түүнд төрөв. Жаахан хүүхчүүдээ арай л хатуудуулчих уу гэж бодоод дүүрүүгээ харлаа. Дүүн хичээнгүйлэн төмс арилгаж сууна. Тэгкийг нь хараад хайранд хүрсэн ч дотроос нь уур бухимдал нэг л гадагшилж өгөхгүй байлаа. Өдрийн бүсгүй эцэг их амьдрал саяны дүүгийнх нь хийсэн үйлдэл зэрэг олон газараас булах шиг ундарч буй болохоор тэр биз. Унтаж амраад маргааш өглөөс ирэхэд тайвшрах байхаа гэж тэр бодов. Агаан дүү утас аваад ирдэ. За ага. Дүүн ингэж хилэн огцом дээш босоод утсыг шүрэн авлаа. Тэгэд түүнд өгөхөөр орлоо гүйж байв. Гэтэл гарнаас нь утас сугараад доош унчихan тэр. Дүүн сайн атгаагүй байсан бол та. Ах нь орноосоо ухасхийн өндөв. Утасны дэлгэц доош хараад газар унжээ. Тэр улаан галзуунуудээр дүүрүүгээ харав. Дүүгийнх нь нүдэнд нулимс цэйлэгнэж эхэллээ. Дорунсан гар утас руу ширцсээр. Битгий хагарсан байгаас гэж ах нь бодоод утас руу гарсан гов. Мод шашүүтэй гайг баха гэж утасны дэлгэцээ дээш харуулж байхдаа бодож хэмжлээ. Дэлгэц нь хагарч гжээ. Өнөө хоримтлагдсан уур бухимдал нь цөмийн бөмбөг шиг дэлбэрч бүх биеэр нь тархав. Түүний өөрийгөө хянах чадвар энэ дэлбэрэлтээс олж нурж унлаа. Тэр утсыг байдаг хүчээрээ ханаруу шидэв. Чи яаж байгаа юм бэ? Би одоо утсгүй яах юм? Уучлаарай. Санаанд үзүүлж байдгүй юм дүү гэж хэлээд тэр дүүгээ цааш түлхлээ. Дүүн унаж явахдаа дагзараа ширээний булан мөрөгчхөн тэрэ. Түүний чихэнд түг хийсэн битүү чимээ дуулдаад дүүгийнх нь нүд хялааж газар пидхийн унахал үзэгдэв. Шалан дээр дүүгийнх нь толгооноос цус урсан. Тэр түүнийг хэр хүчтэй түлхснээ ч санахгүй байлаа. Нүд цавчхын хооронд тэр их уур гуниг харуусал болон хойрлаа. Тэр үед дүүгээ тэрч авснаас хойш одоо хүртэл нүднээс нь зогсолтгүй нулимс ургассаар л байгаа билээ. Хүүтэн довжоод доороос нь дааруулж байв. Энэ нэг цагийн өмнөх болсон үйл явдал түүнд яг одоо болж буй мэт бодогдох ажээ. Харин яг одоо өнгөрсөн мэт. Түүний оюуны бодит байдал хийсвэр ертөнц хоёрыг тусгаарлах хан баг багаар нэмгэрч буй мэт түүнд санагдана. Тэр яг нэг хавцлын ирмгээс нөгөө ирмэг рүү модон гүүрээр алхаж гарсан мэтээр өөрийгөө төсөөлж байлаа. Гэвч
буцах боломжгүй болжээ. Учир нь өнөөх гүр шатчихсан байв. Үүлээр халахлагдсан ч сартай шөнө болохоор гаднах орчин бүдэгхэн боловч анзаарагдах цажээ. Гинэт түүний нүдний болонд нэгэн зүйл өртлөө. Тэр ааж явахнаар харцаад тийшээ шилжүүлв. Хүүгийн нүд бүлтийж орой дээрээ гарчих төглөө. Тэр зүйл эвэртэй туулай байхан дээрээ. Гэхдээ жирийн хүн биш. Хүн шиг хоёр хөл дээрээ зогсон. Мөн маш том биетэй байв. Нүд нь уулаан өнгөтэй харагдлаа. Тэр туулай түүн рүү удтал ширтэж байгаад нүд нь гялс хийх шиг болов. Яг тэр үед хүүгийн тархинд ямар нэгэн зүйл зөвшөөрлүүгээр нэвтрэх шиг санагдлаа. Халаасандаа гараа хийгээд автобусанд явж байхад хэн нэгэн хулгайчийн гар орж ирж бомит. Түүний оюун санаа аажмаар балартаж бодол нь тэр хол зэрэглэтэж байгааг мэдрэв. Удалгүй тархин зурагчийг унтарч буцаад асахдаа нүдэнд нь ганцхан үзэгдлийг дахин харуулсаар байлаа. Тархинд нь өөр ямар ч бодол, ямар ч мэдрэмж үлдээгүй бололтой. Тэр үзэгдэл нь түүний дүүгээ ширээрүү түлхэж буй тэр агшин байв. Гэхдээ тэр өөрийнхөө нүдэр биш дүүгийнхээ нүдэр өөрийгөө харж өөртөө түлхүүлэхээс өөр юу ч хийж чадсангүй. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл түүний нүдэнд үүнээс өөр зураглал нэг ч үзэгдэхгүй юм. Түүнд цээрлүүлэгч оюун ухаанд хүмүүний соёл иргэншсэн нийгэмд оюун ухаангүйгээр амьдрах шийтгэл оногдуулжээ. Насагд орж бич дуусаад үзгээд доош тавиад гүнзгий амьсгаа авлаа. Яасан хэцүү юм биччихвдээ гэж бодов. Гэхдээ энэ зохиол түүнд зүгээр ч нэг хэцүү мэдрэмж өгсөнгүй. Ардаасаа олон асуултыг дагуулжээ. Алдаа гэж юу вэ? Санамсаргүйгээр маш том алдаа хийж болох уу? Алдааны том жижигийг тэр алдааг засахад хэрэг хүчин чармаал гаргаж буйгаар тодорхойлох уу? Нэг алдаа дахиад нэг алдаа хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Санамсаргүй хийсэн алдаандаа хүн шийтгүүлэх нь шударга. Гэх мэтчлэн тэр хамгийн сүүлийн асуултыг өөртөө тавиад нэлээд эргэлзлээ. Бодож санаатай ч бай, санаандгүй ч бай тэр үйлдэлийг хийчихсэн шүү дээ. Тэгэхээр түүндээ тохирсон шийтгэл хүртэх нь шударга юм байна гэж шийдэв. Үргэлжлүүлж өөрийнх нь хийсэн алдаанууд нүдэнд нь харагдаад өнгөрлөө. Тэр яг зохиолын дүр шигээ өөрийгөө гүрний цаа талын хавцлын ирмэг дээр зогсож байна гэж төсөөлөв. Тэгээд эргээд хартал өнөөх гүр эмхэрсэн боловч шатаагүй байлаа. Энэ хүртэл эрэхтээ тэр яг юун дээр алдаад байсан юм бэ гэдгээ тунгаах гэж амьдралдаа анх удаа оролдож эхлэв. Өнгөрсөн. Энэ түүний урайвгүй байсан юм. Гэвч өнөөдөр тэр өнгөрсөн гихч уурхаагаас олборлт хийхээр шийджээ. Хамгийн дөрөнд тэр хичнээн удаан бүтлгүүцээр байсан мөртлөө зээл авч ном гаргасан талаараа дурсав. Хамгийн гол нь тэр ном бичгтээ их мөнгө олж гялс өрөө дарыг гих бодолтой бичдэг байжээ. Зохиол нь ямар дүртэй байх, ямар үйл явдал гарах хэсэг дээр анхаарал хандуулдаггүй байсан юмсан ч нацагт орж санаа алдлаа. Ийм байхад ихнэр минь надад дуурлалгүй яах вэ гэж бодов. Дараа нь багада ямар их дарамтанд зохиол өвчтөг байснаа саналаа. Аавынх нь 10 гэж хэлж буйн сонсогдов. Яагаад заавал 10 гэж? Би 9 хуудас ичмэр байна гэж хэлээд суран тэлэгээр нуруунд дундуураас шавхар дууснаа мөн санав. Тэгэхэд албаар чангаар яагаад 10 гэж? Би 9 хуудас бичсэн шүү гэж хэлв. Нуруунд дундуур нь хинч шавхарцсангүй. Эцэст нь ээжтэйгээ хоол хийдэг байсан цаг үед толгоонд нь орж ирлээ. Тэр өөрөө ч мэдэлгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Нэрэ хоол иснээс
гэж өөртөө хэлээд ширээн дээрх мах руу харцуулан оюун ухаанаа чиглүүллээ. Мах бүүргэс ч гэсэн цус урсаж байв. Хоолоо ихэ таг марчгаж хэмэв. Тэр бичсэн зохиол түүнээс үүссэн асуултууд өөрийнхөө хийсэн алдаанууд зэрэг урд нь би юу ч хийсэн байсан одоо тэр бүхнийг засаж залруулах боломж байгаа. Миний гүр шатаагүй. Мөн хүмүүс бид чинь өнгөрсөнтэйгөө хамт амьдардаг юм байна шүү дээ. гэж багцалж дүгнээд хоолоо хийхээр боллоо. Хоол хийж байх зур түүний толгоонд бичсэн зохиолынх нь дараагийн хэсэг бодогдов. Энэ нь эцгийнхэн тухай бичих санаа юм. Эцэг нь аль хэдийн шингэр бүлтэй болчихсон сайхан амьдарч байтал эвэртэй тулай харагдана. Тэгээд тэр хүүгийнхээ нүдээр өөрийнхөө ардаас харж хүүгийнхээ биеэр өөрийнхөө ардаас гүн. Сонирхолтой тэр бодит амьдрал дээр ч яг ингэж гүйсээр байгаад машинд мөргүүлж нас барах болно гэж үйл явдлыг нь толгоондоо товчхон томлов. Энэ зохиолыг зөвхөн энэ хоёр дүрээр биш өөр олон дүрээр үргэлжлүүлж болох юм байна гэж утснаа. Тэгээд бүгдийг нь нийлүүлээд ном гаргая гэсэн шийдвэр гаргалаа. Нацагд орж хоолоо хийж идээд шууд унтаад өгчээ. Учир нь түүнд маргааш өглөө эрт цэрэг шалтгаан олон байлаа. Тавдугаар хэсэг төгсөв. Эвэртэй туулай. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дууруулсан хэн нэг. Төгсгөлийн 6 дугаар хэсэг. Шидэт хаалга. Өглөө сэрэтэр чулуун руу залгажээ. Зүгээр үү? Ажилд очих уу? гэж асуусан юм. Харин чулуун зүгээрээ ажлаа хийлгүй явахтай. Харин өнөөдөр гэрээс ч очиж авч чадахгүй байх шүү. Өөрөө хүрээд ирээрэй гэж хариулсан тэр гэрээсээ гараад ажил руугаа зүгэллээ. Тэр чулууныг зүгээрээ гэж хэлсэнд нь итгээгүйч баяртай байв. Түүнд хэрэгтэй холбоотой ямар нэгэн тааваг дурсамж байгаа л бах та гэж тэр бодоод очиод зав гаргалаа сууж үзнэ гэж шийдлээ. Түүнд асуух зав үдээс хойш болтол гарсангүй. Хүмүүс багсаж нацагдурчид асуулт асуух боломж өгдөг. Та өчигдөр тэр залуучуудыг хараад нэг л сонирн болчихсон. Яагаад гэсэн бэ? Эсвэл толгойдоо цохиуснасаа болоод тэр залуучууд миний залуу настай дэндүү адилхан харагдсан юм аа. Би яг л тэгж харагддаг байсан байх таа гэж утсан. Би чархууж ээжигээ мөнч их цаваасан доо гэж хэлж дуусахад нь түүний царай яг өчигдөр оройных шиг боллоо. Нацагд орж дахиж юм асуусангүй. Цаг хугацаа урсан өнгөрсөөр намар цаг болсон байлаа. Дүүний бичиж буй зохиолч дуусчээ. Бичсэн 10 богино үгэлгээ нэгтгэж ном болгохоор шийдсэн юм. Энэ үгэлгүүдээ бичиж байхад түүний толгойд богино үгэлэг муу, урт зохиол сайн гих бодол огтоосоо орж ирээгүй билээ. Хамгийн сүүлийн үгэлгээ бичиж байхад чихэнд нь гих аавынх нь хоолоо сонсогдсон ч тэр цаанаас маш аяархан байжээ. Тэр олон жил сэтгэлдэн зоогцсон өргөсөөс сугалж авсан гэдгээ бүрэн дүрэн биш ч гэсэн гадарлаж байв. Одоо түүнд ном болгож хэвлүүлэх л үлджээ. Яаж зээл авахгүйгээр ном хэвлүүлэх вэ? Гэх бодолд тэр өдөржин шүнжин дарагдаж эхэллээ. Намрын навчс шиг алтан шар нар дээрээс туссан жирийнлний өдөр байв. Энэ өдөр хүмүүс бага үйлчлүүлжээ. Тиймээс тэр хоёр хийцгүүрсэн шигээ сууцгаана. Энэ чигээрээ байвал үдээс хойш ихэд гэрлүүг харьцгаая гэж ярилцсан юм. Чулуун гар утсаа гаргаж ирээд дэлгэцнээс нь нэгэн зүйлийг тун нухацтай ширтэж амандаа бувтнаж байгааг нацагд орж анзаарав.
Өглөө ч гэсэн чихвчээр ямар нэгэн зүйл төвлөрсөн янзтай сонсож байсныг саналаа. Тэр дэлгэц рүү нь харцаа шилжүүлвэл урт үргэлжилсэн текст харагдав. Наад чи юу юм байж болох аа? Ном. Захим ном. Одоо үед чинь номыг гар утснаас хүртэл уншдаг, бас сонсдог болчиход байна шүү дээ. Орчин үе гэж хэмээгээд толгоос ихсэрлээ. Гар утасны дэлгэц рүү дахин харвал үнэхээр ном бололтой. Нацаг дуржийн толгоонд солонг татах шиг боллоо. Хевлүүлэхгүйгээр ном гаргаж болох юм байна. Гэх бодол түүнийг инээд алтгад хүргэлээ. За, тэгвэл бошоохон хийчихье гэж тэр чулууны хажууд байгаагаа мартсан гэмээр чангаар хэлв. Чулуун түн рүү гайхсан харцаар хараад "Юу гэсэн бэ насгаа?" гэж асуув. "Юу ч гэж хариулахад нь түүний нүүрэн дэх нэмсэглэл улам тодорч харагдав. Түүний хэвлүүлэхгүйгээр онлайнаар номоо зарах төлөвлөгөө хурдан хэрнээ бүтэмжтэй байлаа. Нацагд орж 7 хоногийн дотор ийм их ажил амжуулж байгаагүй юм. Гэвч сүүлийн 7 хоногт тэгж чаджээ. Даваа мигмар гаригуудад тэр номоо редакторлуулсан юм. Тэр редактортай нацагд орж энээс өөр бусад бүх номон дээрээ хамтарсан билээ. Өнөөх нь бүр онлайн номын стандартад нийцгэр болгон янзалж өгчээ. Лагв пүрэг гарагт тэр онлайн номын дэлгүүрт номоо байршуулв. Дэлгүүрийг ашиглаж байгаад буюу түрээсийн төлбөр болон олсон ашигаас нь мөнгө суутгах гэсэн шаардлагыг нь зөвшөөрсөн байв. Баасан гарагт тэр шинэ хоолны цэс чулуунд санал болголоо. Тэрийг нь чулуун шууд ашиглаж эхлүүлсэн юм. Бурхан түүний амьдралд эхний бөгөөд эцсийн удаа ивэлээ хайрлалаа. Түүний ном худалдаалагдсан мөчөөсөө эхэлж маш олон хүний нүдэнд өрцнөөр зогсохгүй маш олон хүн худалдаж авчээ. Тэр зөвхөн номноосоо олсон ашигын хагасаар л бүх өр зээлээ дарж дуусгав. Тэгээд өвөл гадуур хоол зарах боломжгүй мэдэгт бол хотын төвд рестораны гэдэг том төлөвлөгөө гаргалаа. Тэндээ чулууныг ажилуулахаар тохиролцов. Рестораны нээлтийн өдөрч боллоо. Өвлийн хүүтэн салхи нацагд оржийн нүүр амыг дааруулж байсан ч сэтгэл дотор нь төөнөх дулааныг яаж чадсангүй. Нацагд орж рестораны хаалга руу удаан гихчин ширтэж зогссоор. Ойртож ирэхэд нь энэ хаалга түнд эд шидтэй мэт гинэт санагджээ. Бариулыг нь татан ороход түнэр харанхуй биш, гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт тэр итгэлтэй байлаа. Ийн хаалганы тухай бодолтой зэрэгцэн шин зохиолын санаа толгоонд нь төрхөн тэрэ. Энэ нь хүүхэд наснд хүргэж өгдөг галт тэрэг гих санаа байв. Би дугаасаа өнгөрсөнтэйгээ хамт амьдардаг шүү дээ гэж тэр бодов. Нацагд орж нүдэн анснаа гүнзгий гихчин намсгаа аваад шидэт хаалга руу алхлаа. Төгсөв.